Монгол улсын дээд боловсролын ууган гал голомт Эрдэм эдлэгийн их ундраг Монгол улсын их сургууль нь байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчиллийн чиглэлээр бакалавр, магистр, докторийн түвшний судалгаа сургалт эрхлэн явуулж, их орондон дээд боловсрол шинжлэх ухааны тогтолцоог төлөвшүүлсэн юм. Идэвхтэй Монгол улсын их сургууль 800 орчим багш 600 гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас нийт багш нарын 60 орчим хувь нь дотоод болон гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан. Манай их сургуулийн 100 гаруй мянган төгсөгч улс орныхон хөгжил дэвшлийн түүчээ болж бүхий салбарт эх орны хөгжлийг тодорхойлж байна. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хөгжлийн туршлагаас харахад эдгээр сургуулийн академик амжилт, шинжлэх ухааны судалгаа сургалтын чанарын ард талд үр ашигтай, хараат бус, урт хугацаанд доктортой үйл ажиллагааг дэмжих эндавмент сангууд чухал үүрэгтэй байдаг. Оксфорд, Кембрижийн их сургуулиас эхлээд Ivy League-ийн сургуулиуд болох Харвард, Йейл, Принстон, түүнчлэн Цинхуа, Сингапурын их сургууль, Сөүлийн үндэсний их сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын санхүүгийн доктортой байдал, олон улсын өрсөлдөх чадвар нь эдгээр сургуулиудын эндавментийн сангийн чадамжтай шууд холбоотой. Тухайлбал Харвардын их сургуулийн эндавментийн сан нь 14600 гаруй сангуудаас бүрдэж, жил бүр 30,000 гаруй төгсөгчөд ханд өргөж, хөрөнгө оруулалтын сан нь 50 гаруй тэрбум Америк долларын хөрөнгийг удирдах байна. Дэлхийн шилдэг их сургуулиудын ил тод урт хугацааны хөрөнгө оруулалтын менежменттэй эндавментийн сангуудын амжилттай туршилга нь зөвхөн хандивлагчдын төдийгүй боловсролын салбарын хөгжлийн чухал түнш болж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм. Энэхүү жишгээр Монгол улсын ууган их сургууль болох Монгол улсын их сургууль 2023 онд улсын хурлаас шинжилэн батлагдсан боловсролын багц хуулийн шинжилгээний хүрээнд олон улсын сайн туршлагыг нэгтгэн анх удаа эндавментийн сангаа албан ёсоор байгуулж, ирээдүйн хөгжлийн стратегийн үндэсийг тавьж байна. Монгол улсын их сургууль энэхүү олон улсын шилдэг туршлагаас суралцж, Монголын нөхцөлд тохируулсан эндавментийн сангийн загварыг хэрэгжүүлэх замаар төгсөгчдийн сүлжээ, аж ахуй нэгж, дотоод болон гадаадын түншлэл, хандивлагчдыг оролцуулан эндавмент санд хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж байна. Эндавментийн сангийн үндсэн зарчим нь үндсэн хөрөнгийг хадгалж, зөвхөн түүний хөрөнгө оруулалтын өгөөжөөр сургуулийн хөгжлийг дэмжихэд оршино. Энэ нь санхүүгийн хувьд урт хугацаанд доктортой байхын үндэс юм. Энэхүү эндавментийн сангийн тусламжтайгаар Монгол улсын их сургууль нь өөрийн судалгааны хүчин чадлыг өргөжүүлж, оюутнуудын тэгш суралцах боломжийг хангаж, шинжлэх ухаан, инновацид суурилсан эдийн засгийг дэмжих боловсролын тогтолцооны түлхүүр байгууллага болох чиглэлд тууштай хөгжих боломжтой болж байна. Монгол улсын их сургуулийн эндавментийн сан нь ойрын 10 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, сангийн жил тутмын үйл ажиллагааны өгөөж болох 20 тэрбум төгрөгөөр сургуулийн хөгжлийг дэмжих зорилт тавин ажиллах болно. Монгол улсын их сургуулийн зөвхөн оюутны төлбөрөөс бус, урт хугацаанд орлогын олон талт их үүсвэр бүхий санхүүгийн бие даасан байдлыг дэмжих загвар болгон эндавментийн сангаан хөгжүүлж байна. Тус сан нь оюутанд тэтгэлэг олгох, багш судлаачдын чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан болон инновацийн орчныг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, олон улсын түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлүүдэд хөрөнгө оруулалтыг хийж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн сургуулийн стратегийн зорилттой нэгт уялдан ажиллах юм. Эндавмент сан зөвхөн Монгол улсын их сургуулийн санхүүгийн доктортой байдлыг хангах хэрэгсэл биш, харин улс нийгмийн соён гэгэрүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшлийн түүчээ болсон манлайлагчдыг бэлтгэх, улс орны өмнө тулгараад буй асуудлыг суурь судалгаагаар дамжуулан төрийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанчаар гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хандивлагч нь Монгол улсын их сургуулийн эндавментийн санд хязгаарлалтгүй, хязгаарлалттай, хугацаатай, хагас эндавмент зэрэг бүхий л хэлбэрээр хандив өгч болох юм. Эндавментийн сан нь хандив тусламжаар хүлээн авсан хөрөнгийн хэлбэр хэмжээнээс хамааруулан хандивлагч тал татгалзаагүй бол хандивлагчдад 1-5 од зэрэглэлийн хандивлагчаар цоллон тусгай дугаар бүхий өргөмжлөл гардуулж, Монгол улсын их сургуулийн эндавментийн сангийн алдрын самбарт нэрийг нь мөнхлөх болно.
Үүний зэрэгцээ энэхүү эндаментийн сан хандивлагчдын хувьд ч нэр хүндийн баталгаа бөгөөд тэдний оруулсан хувь нэмэр нь Монгол Улсын их сургуулийн ирээдүйн хөгжилд мөнхөрч Монгол Улсын ирээдүйн манлайлагчдыг төрүүлэхэд чиглэгдэх болно. Хандивлагчдын дэмжлэг бол зөвхөн санхүүгийн бус нийгмийн үн цэнийг бүтээгч хамтын хувь нэмэр юм. Монгол Улсын их сургуулийн эндамент сан нь хандивын гивийн цэг, ном цэг, идүү цэг хэмээн цахим системийг хөгжүүлж байна. Эндаментийн сангийн захим хуудас болон захим системээр дамжин хандивлагчийн төвх, эндамент сангийн өр нөлөө, сангийн тайлантай танилцах боломжтой. Монгол Улсын их сургуулийн эндаментийн сан нь хуулийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн удирдлагын бүтэц, хөрөнгө оруулалтын бодлого, нээлттэй, хариуцлагатай тайлгналын зарчим тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. Үүний хүрээнд хандивлагчдын итгэл, оролцоог дээдлэн өгсөн хөрөнгийг хамгийн үр ашигтай ил тод байдлаар удирдахыг зорж байна. Монгол Улсын их сургуулийн эндамент сангийн гол үнэт зүйл бол их сургууль, нийгэм, хөгжлийн харилцан хамаарлыг бий болгож, боловсролын орчноор дамжуулан үндэсний хөгжлийг хурцгах явдал юм а. Таны хандив Монгол Улсын их сургуульд үеийн үед үр өгөөжөн өгөх мөнхийн хөрөнгө оруулалт болж таны алдрах хүндийг үрд алдаршуулах болно. Монгол Улсын их сургуулийн эндамент сангийн хандивын мэдээлэл. Захим хандивын системээр хандив өгөх. Захим хуудас, гивийн цэг, ном цэг, идүү цэг юм байна. Сангийн дансаар хандив өгөх. Хүлээн авагч Монгол Улсын их сургуулийн эндаментийн сан. Харилцах данс, хаан банк 51 15 14 31 48 тоод данс. Гүйлгээний утга, овг нэр, суралцагчийн дугаар, утасны дугаар. Эрхэм хүндэт Монгол Улсын их сургуулийн төгсөгч, оюутан, эцэг эх, эрдэмтэн, багш ажилтан, албан хаагч, дэмжигч та бүхнийг Монгол Улсын их сургуулийн эндаментийн санд хандив өргөж, Монгол Улсын их сургуулийн мэдлэгийг эрэлхийлэх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх их хөгжлийг дэмжихийг уриалж байна. Миний эрдмийн овог Монгол Улсын их сургууль. Төгсөгч Монгол Улсын их сургуулиар овоглож, Монгол Улсын их сургууль төгсөгчдөөрөө бахархдаг. Эрдмийн хэд захваас хөгжлийн гал бадармүй.